За тийм болтын байнгын орны дарга гишүүдийн энэ өдрийн амар амгалан айлтгах мэдлээ. За Монгол Улсын ерөнхий сайдаар нэр дэвшигдэж орж ирж байгаа Момжийн зандан шатарыг бол дэмжиж байгаа. Юуны өмнө одоо үнийг илэрхийлье. Хоёр их тодорхой асуудал байна. За одоо ингээд ерөнхий сайдаар томилогдсон тохиолдолд бол эхний одоо хийх ажил бол засгийн газрын бүтц бүрэлдэхүүний одоо шинэ асуудал байгаа. Нийгмээс янз янзын шүүмжилж байх шиг байна. Яг нь нийгэм бол яаж шүүмжилж болно? Нөгөө тэгүр яг одоо бодит бас өнгөрсөн хугацааны бидэнд бас тулгамдсан эсвэл одоо туусан бас одоо туршлагууч байгаа бох тулгамдсан асуудал. Хинтээ уйлдсан байдлаар өнөөгийн цаг үетэй уйлдсан байдлаар шиг гэдэг юм уу? Засгийн газрын бүтцийг энэ яаж та хүмүүс одоо харж байгаа вэ? Засгийн газрын бүтц чинь өнөг шиг байх уу? Эсвэл энийгээ одоо хэцэнгуу одоо шүүн одоо яамтай цөөн сойдтой байхаар бодож гин үү? Үндэсний ороотой холбоотой асуудал дээр бас ямар одоо та төсөөлтөй байгаа гэдэг нэг ийм асуулт байна. Хоёрдугаар яг бүрэлдэхүүнтэй холбоотойгоор бүрэлдэхүүний тухайд сайд нар дээр бас одоо та ямар зарчмыг, ямар шалгуурыг одоо чинь чухалчилж байгаа гэсэн одоо ийм асуулт байна. За хоёр дахь гол асуулт төрийн албаны шинжилгээг бид бол өнгөрсөн хугацаанд ийм 4 үе шатаар хийж гисэн. Төрийн албаны шинжилгээний сүүлийн одоо шинжилгээний үе шатан дээр бол та өөрөө манлайлж ажилласан. Тухайн үед та засгийн газрын хэрэглэх газрын дарга байсан. 2017 онд батлагдсан хуулийн хэрэгжлийг хангах үдээс бол та бол манлайлж ажиллаж байсан. Одоо бас одоо төрийн албаны дараагийн одоо тодорхой шинжилгүүд магадгүй тодорхой асуудлыг даван туулах ийм шинэ одоо хуулийн өөрчлөлт хийгдэх ёстой гэсэн бас ийм судлаачдын байр суурьч байна. Төрийн одоо албаны өөрсдийнхний одоо байр суурь байна. Нийгмийн байр суурь байна. Улс төрийн одоо байр суурь байгаа. Хинтээ үйлдсэн байдлаар одоо таны хувьд төрийн албаны шинжилгээг цааш нь ямар чиглэлээр үргэлжлүүлэх ёстой вэ гэж бодож байна гэсэн ийм хоёр асуулт байна. Баярлалаа. За Монгол Улсын ерөнхийлөгчөөс ерөнхий сайдад санал болгосон Зандан Шатар дарга хариулна. 5 номерын микрофон. За юуны өмнө төрийн байгуулалтын байнгын орны дарга гишүүд энэ өдрийн амгалан айлтгах мэдлээ. Золбихоор гишүүний асуултанд хариулъя. За нэгдүгээр төрийн алба цамхан чадварлаг байх, давхар дэлхийд зөрчлийг арилгах, энэ чиглэлээр төрийн албаны шинжилгээг бүхэлдэн хэрэгжүүлэх ийм зорилт тавьж ажиллах ёстой гэж үзэж байгаа. Төрийн албаагчдын тооны өсөлт, үйлчлэгээний салбар төрийн тухай албаны нийгмийн баталгааг хангамжийг хангах асуудалтай зэрэгцээ төрийн албанд бол ер нь бүхэлдэн нэлээд тийм үр ашигын менежментийг хэрэгжүүлэх шаардлагатай. Тийм учраас илүү цамхан чадварлаг бүтцээр ажиллах ийм чиглэлийг барьж ажиллах болно. Гэхдээ энэ нь бол одоогийн улс төрийн болон нийгмийн эдийн засгийн зорилт чиглэл хандлагатайгаа нийцэж ажиллах ёстой гэж бодож байна. За төрийн албаны тухай хуулийг 2017 онд улсын хурлаар баталсан. Төрийн албаны чиглэлээр одоо хийх засаглалын шинжил бол төрийн албатайгаа уялдах ёстой гэж байгаа. Governance реформ буюу засаглалын реформ бол энэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт төрийн албаны хуулийн шинэ орчин нөхцөлтөөгөө энэ авилгалтай тэмцэх за энэ шүгэл үлээгч эрх зүйн байдлын тухай хууль энэ төрийн албаны нийтлэг тогтолцоог сайжруулахтайгаа уялдсан ийм цогц засаглал governance реформыг хэрэгжүүлж хариуцлагын тогтолцоог сайжруулах хамгийн гол нь хариуцлагатай, үр ашигтай, чадварлаг төрийн албыг бүрдүүлэхэд энэ цаашдын өөрчлөлт гүнзгийж ирэх ёстой. Энэ чиглэлээр бас золбихоор гишүүнтэй бас хамтарч ажиллаж энэ чиглэлээр одоо удирдлагын актем ер нь их сургууль судалгааны чиглэлээр хамтарч ажиллаж байсан учраас энэ чиглэлээр бас санал бодлоо илэрхийлж хамтарч ажиллана гэдэгт итгэж байна. За нэгдүгээр асуултанд хариулт авъя гэж. Асуудлыг бол бүцүүлэлтөөний тухай хуулийг өргөн барих үеэр миний саяны хэлсэн нийтлэг зарчмын хүрээнд бүцүүлэлтөөний тухай хуулийг илрүүлэхдээ дэлгэрэнгүй танилцуулж ярилцах болно. Одоо томилогдоод илүү асуудлыг наривчлан судлаад гэсэн агуулгаар бил. За